За өнөөдөр ихний хичээл болохоор ажил ба чадал гэдэг байна. За тэгэхээр бүгдээрээ шууд даалгавраа хийгээд багш энэ дээр тайлбарлаа явуулъя. За. Механик чадлын нэг жайлоо. Watt чадлын нэг шүү дээ, тийм ээ. За атом гүйдэл хүчний нэг. Вольт нь хүчтэй. За хүчлийн нэг шүү, тийм ээ. Joule нь хүчний хэрэг. Ажил энерги нэгж. Тэ? Кулон цэнэг. Тэгэхээр зүгээр бид нар нэгийн цэгээ дуурах бусад болбоод юу нэг мэдчих хэрэгтэй гэдэг байгаа шүү, тийм ээ. Нэг тестээс нэг юмсаар бууш 5 6 4 5 юмсаар гэдэг байгаа шүү дээ. Ватт нэгжин утга дэлгэрэнгүй юуг илэрхийлэх вэ? Joule-ыг хуваах секунд. За чадлыг P-ээр тэмдэглэх бас энерги бичдэг, тийм ээ. За энэ нэг Joule-ыг хуваах секунд. Joule юуны нэг жилээ? Чадвар. Ажил хуваах секунд нь хугацаа. Нэг ч хугацаанд хийсэн ажлыг чадал гэдэг. За энэ А нь болохоор юу нэх вэ? За энэ А нь болохоор даралт болчихно, тийм ээ. За энэ болохоор генри болчихно шүү дээ. Хараа вебер чинь соронзоо урсгал багт. Соронзоо урсгал чинь биш болооч. За энэ болохоор ампер болчихно, тийм ээ. Энэ болохоор энерги нэгт болооч. За одоо харгалзуулах даалгавар бол одоо бүгд л асуудалгүй хийж сурж байгаа бас тийм. Хамгийн сайн мэддэг нэг чинь аль вэ? Ажил, дарал, мас. За нэгийн 3E. 3E гэсэн энэ биш юм байна. За цэг бол гурван. Ажлыг бол мэдэж шүү. Нэгийн А. Тийм ээ. Энэ биш болчихно. За 3 үйлдэлээ өшөө. Даралт чадал хоёр алийг мэдэх үү? Даралт. Даралт нь 2-ын Д юу? 2-ын Д. Ойн биш болчихлоо шүү. 2-ын С болчихлоо, тийм ээ. Д. За тэгвэл одоо бид нар юу дөрөв чадал нь юу вэ? Чадал нь ватт. Ватт. Тэгэхээр 4-ийн Б гээд Е. Тийм ээ. За энэ дээр зүгээр нэг хэрэглээний энгийн асуулт байхгүй. Намны цагаар 100 ватт 100 ваттын хөлтөж гэж байна. 100 ватт гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэг секундэд 100 секундээс ажиллана. Зөө хараа хөлдөгч бол цахилгаан хэрэглэгч штэ. Хэрэглэгч тийм ээ. Тэгэхээр 1 секундэд 100 жоул цахилгаан энергийг хэрэглэдэг гэсэн үг байхгүй. Ойлгож байгааз? Зориулт нь тийм гэсэн үг. 1 секундэд 100 жоул ажил хийдэг гэж бас тэгж ойлгож болно. Тэгвэл 1000 ваттын метр квадрат нь хэд вэ? Нарны зайн талбайг ямар хэмжээтэй сонгох вэ гэж байгаа шүү дээ. Нарны X тусгалын эрчим 1000 ваттын метр квадрат гэдэг байна. Тэгвэл нарныхаа толыг хэдэн метр квадратаар сонгох вэ? Метр квадрат нь 1000 чинь 100 ватт шаардлагатай байна шүү дээ. 10 метр. 10. Тийм ээ. Чи пропорцоор бодож болно шүү дээ. Механик ажлын нэмээр юу вэ? Нэг хүүхдээ А тэнцүү S космос альфа. Тэгээд энэ зураг зурч байгаа шин. Энэ би юу нэ? Би хүчээр шилжиж. Тэгээд хүчин шилжилтэнд альфа үзүүлж байгаа. Ийм үд ажлын нэмээр яг. Энэ S гэдэг шилжилт зам шүү. S үүсний космос альфа. Альфа гэдэг нь шилжилт ба хүчүүж ажил хийж байгаа хүчээр хоол үнцэг байхгүй. Тэгэхээр ажил хийхэд бол заавал шилжилт байх хэрэгтэй. Хүчин механик ажил хийгдэж байна гэж байгаа тийм ээ. Өргөө зогсож байгаа ажил хийхгүй.
Үгүй. Механик ажил бол хийхгүй шүү. Тэгэхээр нэлээд хариуг бол сонгохгүй. Тийм ээ. Чарга нуурын мөсөн дээгүүр гулсан тэгэхээр чи 2 гэсэн хариу. Энэ болохоор үлддэгшний ажил хийгдэн. Чулуу тагтнаас доош умж байна. Чулуунд энд ямар ажил хийгдэн? Буцаал нэг. Хүндүүшний ажил. Тийм ээ. Нөгөөд нэг потенциал энерги өөрчлөх шүү дээ. Ажил бол энерги өөрчлөх гэсэн. Ямар энерги өөрчлөх потенциал байна. Потенциал нь ямар хэмжээр mg h буюу AP өөрчлөх нь S буюу энэ хүндүүшнээс ажил. Авто машин зогсоолоос хөдөлж эхлэв. Энэ ажил хийхгүй. Хийгдэн. Юм чи нөгөө нэг машин ажил хийгээд кинет энерги өөрчлөлт байхгүй. Бас эсвэл зам явж байгаа шинжлэх тийм ээ. Тэр 3 4-гээр P. Энэ болохоор кинет энерги нь чарга нуурын мөснөр гуусан гэж байгаа юм тийм ээ. Кинет энерги нь үлддэгшний ажил зарцуулж байгаа байхгүй. Хоёр. За хоёр дээр бол бас хүүхэд их хэрэгцдэг шүү. За хүчний томьёо юу вэ? Ажлын томьёо үлээ. Тэнцүү А тэнцүү X косинус альфа тийм ээ. Энд косинус альфа байхгүй. Косинус альфа бол 1 гэсэн тоо. Косинус альфа хэдэд 1 байдаг? Тэг. 90 градус. 1 градус косинус альфа 1 байдаг. Тэгэхээр хариу. Си. Ямар энд альфа хэдэн градус вэ? 90. 90 градус. Косинус 90 градус гэдэг. Тэг. Чиглэлтийн перпендикуляр хүч үүсчүүд энэ хүчтэй хийсэн ажил тийг байдаг шүү. За, эндээс тэгж ойлгох шүү. Чиглэлт байгаад чиглэлтийн перпендикуляр хүч үүсчүүл энэ хүчтэй хийсэн ажил нь тэр байдаг. Тэгэхээр энэ үндсэн энэ томьёоноос бид нар ойлгож авах. Нөгөө томьёогоо юу гэж тэр хэлийг ойлгож авах гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. За. Томьёогийн мастер бөмбөлөг. За, энэ шууд MGH гэж шууд олчих шүү дээ, тийм ээ. Энийг орхилоо шүү би. Болов шууд орхилоо шүү та нар өөрсдөө дараа нь хийгээрэй. 9. Үлдүүшний чиглэл хаашаа? Хаашаа шилжиж байгаа байлаа? 3 руу явж байгаа. 3 руу явж байгаа. Үлдүүшний чиглэл хаашаа? 1 рүү. Хөдөлгөөний эсрэг 1 рүү авах хэрэгтэй тийм ээ. Үлдүүш дандаа хөдөлгөөний эсрэг чиглэлтэй. Хамгийн бага ажил гэдэг. Бид рүүг нь хийж илв. Үлдүүшний эсрэг ажил хийж байгаа юм л. Чамаас өнгөрт гарахаар энергт бол ингэж байна. Энэ насууд энэ биеийг өргөж гарахад үлдүүшний эсрэг ажил хийнэ. Тэгээд бас энэ бие нааш өндөрт гарч байгаа юм чинь энергт болно. Тэгэхээр хийсэн ажил нь үлдүүшний ажил ба энерги харьцуулсан хамгийн багтаа. Өөр бусад нэмэлт юм байж болох байхгүй. За үлдүүшний дэм. За би шууд юу ач энэ дээр чиж. Охоо. минимум гэсэн тийм ээ. Үлдийн хүчийг үүсгэх нь S, энгийн MGH. За наалыг үнцэн хэдэ? Багштай хийж өгöd байгаа. Үнцэн өгсөн юм уу? Нөгөөгөөс нь баг. Өнцгөөс. За энэ L нь 15 юм байна тий. H нь 5 м. За тэгвэл энэ дээр маань L гэдэг чинь одоо эндээс энэ явсан зам гэсэн үг шүү дээ. Эндээс энэ явсан зам гэсэн үг. Өргөлтөө чинь хэд гэлээ өгтөө дээ? 30 байсан ба. 30 ньютоны бүршилт нь 15 м. Замаас нэг юм. 20 гэлээ. G-ний дөө 10 өндөр нийтөө.
Энэ 450 мó. 450 дээр нэмэх нь дөө. 1000 мó. Мөн үү? За тэгэхээр хэд хариу? D. Би хариу. Ер нь хараа ямар нэгэн зүйлийг ямар нэгэн өндөрт зөөж хамгийн бага ажил нь ийм байдаг л болж. Тэгэхээр энэ өдөр зөөгд эсвүүслүүч юу өвдгүйшний хэсэг ажил хийдэг шүү дээ. Тэгээд бас өндөрт гарсан чинь потенциал энергитэй болж байгаа. За 10-аас 12-ыг орхилоо шүү. За энэ ашиглуулах потенциал багш нь тайлбарч гэх юм байна. За тайлбарч өгч. За потенциал энерги бол ойлгомжтой байна. Потенциал энерги нь хэд вэ? mgh 50 үүсгэн 10 үүсгэн 4 мөн үү? 50 кг G нь 10 өндөр нь 4 м шүү. 2000 Тэ? 2000 joule гэх. За налуу дагуу ачааг шилжүүлэхэд ийм хүч ямар ажил хийсэн бэ? Налуун дагуу шилжүүлсэн ажил нь аль вэ? S cosine салбар шүү. Тэр энэ налуун дагуу ишиг зөөгд байгаа. Энэ хүч нь 200 ньютон. Энэ зөөсөн хүч нь 200 ньютон. 200 ньютон. Тэгсээр шилжилт нь яг уу энэ нэр чинь параллел байгаа. Хооронд тийг cosine тэгээд нэг 200 хэдээр хөгжүүлээ. 20-оор хөгжүүлэхээр хэдэ 4000 мөн. 4000. Аштуулын коэффициент гэдэг байна. Аштуулын коэффициент гэж юу? Ашигтай. Ерөөс ашигтай гэсэн гол зорилттой ажиллах ба. Зорилт ажиллагаа хийсэн бүх ажилдаа хуваагаад процент тоосныг аштуулын коэффициент. Бүх ажлын юу гэсэн? М? 2000 жоох. Эндээс энэ хүртэл хараа. Эндээс энэ хүртэл зөөж байгаа шүү дээ. 4000 жоол ажил хийцэн. Тэгэхээр энэ дээр очингууд энергитэй болчихж байгаа шүү дээ. Нөгөө энэ томьёо асар. Тэгэхээр энэ чинь 6000. 6000 жоол. Гол зорилтод ажил нь юу вэ? Ачааг налуу өдөө зөөж гарах үстэй. Энэ ажил нь хэдэ? 4000. 4000. Одоо ойлгож байна уу? Энэ чинь 12 байлаа. Тэр ашигтай ажил чинь гол зорилтод ажиллах байхгүй. Бид нар эндээс энэ дүрт хийх ажиллах байхгүй. Тэгээ хажуу нь өөр нэг бие энерги толгойд хөнгөвчний эсрэг бас давхар ажил хийгээд байгаа байхгүй. Алло. За яажгаа. Энерги нь хэд гарлаа? Хоёрсоо. Налуун доо ачааг шилжүүлэхэд ийм хүч ямар ажил хийсэн? Налуун бодно. Энэ дээр ягаад зөөр. 67 хектар гарах юм шүү дээ, тийм ээ? Тэ? 67 хектар гарах юм шүү. За энэ дээр өгсөн. Энийг 67 гэж байна. 67. Энэ аяа гарах юм шүү. За. Одоо энэ бол ойлгомжтой тест. Эхлээд ямар ажил хийх юм? IFS 40 ньютоныг үүсгэх нь 10 м гэсэн ажил хийж байна. Дараа нь ямар ажил хийх юм? Хүндийн хүчний эсрэг ажил хийх. 3 м өндөр. Эхлээд бол чирч ажил хийв. Дараа нь хүндийн хүчний эсрэг MGH гэсэн.
Ийм ажил. Нийт ажил нь 850. 850 мөн үү? Зөрөн зав. Мөн. 150. Одын биш. 850 гарч байна тийм ээ. За 14-ийг яаж болох вэ? 14. За ажил гэдэг хэмжтгүү маань S-ийн өвчрөөс хамаардаг. Энэ хоёрын хамаарлын гарах өгцөнд одоо бид юуг нь олох вэ? Ажил маань энэ дүрсийн талбайтад хийсэн. Тархисан талбай гэж алдъя. Дээд зүрийг доод зүрээр хооронд нэмээд Дээдлээс өөр юм тийм. Эндээс энэ чи дээдлээс шүү дээ. Юу? Нэмэх нь доотлын суурь. Хоёр суурийг нэмээд хоёр дахь шүү дээ. Энэ 2А юм уу? Бахан 2. Ингээд суурийг нэмж өндөр нь аль вэ? F тийм ээ. Баадлын 2-ны 3 AX хариу гарах юм уу? Аль хариу юм? D. Гээр. Энэ талбай олдог даалга бол байна. Биш. Гол мэдсэн хэрэглээ юм байна. Эсвэл та нар интеграл хэрэглээ бодож олно. За энэ дээр ажлын тамаа юу вэ? If is cosinus alpha. А тэнцээ S cosinus alpha. За тут cosinus 53-ыг яаж болох юм? Эсрэг гэд. Ямар гурвалжин занаад алтай хасаад байгаа юм тийм ээ? 3 4 5 сим хасаад байгаа юм бол энэ үнцэх нь 53. Тийм ээ? Cosinus 53-ыг яаж болох вэ? Насан гэд 53 насан гэж чинь 3 баг бастай. 3-ыг боодгийн гитнээс нь 5. Тийг авны. За бид нэг болох ч S-ийг болох ч. Тийм ээ? А хуваах нь A-г бүртгэн cosinus 53-ыг тийг авны 6 яв. А нь хэдий? 15 юм уу? Тийг авах. F нь 15 юм шүү дээ. Ажил нь бас 15 бидтэй багш. Тийм байна. За бод чи энэ дээр ягаад таар юм бэ гэдэг. Ашиг гаргадаар авчихгүй. Анчи нэг. F за ажил S гэж тийм ээ. А код нь S cosinus 53 бага. 53. 15 joule watt нь 15 ньютон үүсгэн за нэг 5-ны 3 нэр хураачих юм тий. Тэгээд яг 3-ны 5 м ийм хариу. За энэ дээр ингэчих хоо энэ дээр юу боллоо? Ажлын 45 болчих. Түл аль хариу гарах вэ? Тав метрээс хариу. Тав метрээс хариу биш. Тав метрээс. Тань өөрчлөлт надад багш. Энэ дээр хэлчих та. За энэ дээр хараа 16 дор онгоц 250 км хүрч харгаад 720 км цагийн хугацаа 30 мянга ниссэн бол ямар ажил хийсэн бэ гэж байгаа байхгүй. За энэ дээр 16 тийм ээ 16 дор ингэчээ. За хурд нь хүчин хэд байлаа?
250 км. Урд нь байсан. 700 км/цаг. Энэ чинь 200 м/сек уу? Хугацаа нь хэд вэ? 30 минут. 30 минут ч одоо 1800 секунд юм уу? Юу болох юм? Ажлыг бол. Юу болно? Ажил хийдэг үнцээ. F-ийг юу? V гүрч T болчихсон хэвээр. Ингэж бодож 16. За 16-г тааруу гаргах уу? Өөртөө бодчих واخ ш. За богоо хичээ тийм ээ. За. Ах би хитэд хавхад ийм хурд олгоод орхисон бол би зогслоо ямар зам туулах. Би ба гадарх хоорондын үлдлийн коэффициентийг авна нэг нэ. За тэгэхээр ажил хэвтэ тэнцээ үлдээ. За тэгэхээр хурд олгосон. Тийм ээ? Үлдлийн коэффициент өгөгдсөн. За тэгэхээр юуг олгосон? Явсан замыг олгох шин. За ажил энерги өөрчлөлтөд тэнцээ. Энерги өөрчлөлтөд тэнцээ. Ажил нь энд ямар энерги өөрчлөгдөж байгаа? Кинет энерги өөрчлөлт. Анхны энергийн кинет энергиэс сүүлийнх нь кинет энерги зогсно гэдэг чинь кинет энерги боловсрол хасчмал кинет энергийн хорогдол гарч. Энэ хорогдол нь үлдэн өвчтний ажил. Үлдэн өвчтний ажил. За энийг бүр ингэж болно. Хорогдол учраас ингэж энерги өөрчлөлт эцэгээс анхаарах хасан шигээр энэ сөрөг гараад ирчих. Үлдвэчний ажлын тамаа юу вэ? Үлдлийн хүчийг үүсгэх нь S косинус альфа. За би ийшээ явж шивээ ортой явж байгаа. Шилжилт нь яг уу. Одоо энэ шилжилт нь баруун гад шиг гэсэн шүү дээ. Үлдвэч хаашаа ингэж явж байгаа тохиолдол. Эсрэг чиглэлд. Эсрэг чиглэлд. Тэгвэл үлдвэч шилжилт хоёр би хооронд хонцог хийдв. Энэ дэлгэн зэнцэг хийдвээ. 180. Косинус 180 хасхны байдаг. Тэгэхээр хасах үлдийн хүчийг үүсгэх S нь энерги хордлоо. Хасах ажил гэж энерги хордуулмаар гэсэн үг байна. Ийм утгаар хэлж байгаа. Тэгэхээр S болголоо. S-ийг яаж болох юм бэ? Энерги хордол чинь V0 капот байх нь хоёр шиг. Энийг хуваах нь үлдвэч. G нё. Биш гадгуудаар шууд голчвол NG нё үлдвэч. Масад гарч. Анхны урд нь хэд байлаа? 20 м/сек. S нь 10 гарч байна уу? Ямар сайн. 20-ыг хавгаалт шүү дээ. Бод J-ийг бодчих. 20-ыг хавдарч 20-ыг үүсгэн 20 гэсэн тийм ээ. 2-ыг үүсгэн 10 үүсгэн 1.1. Энэ хоёр орооч. Тэр хэд ах вэ? 20 200. 200. Тэр бохоо. Цаа. Тэр. F хүчнийсээс талбайгаар нь орчин тийм ээ. Хараа энд F хүч эерэг ажиллана шүү. Энд сөрөг ажил юм. Тэгээд энэ хоёрын нийлбэр нь яг уу хийсэн ажил гарч ирж шүү. За энийг бол орхичээ багш. За хамаарлаа хийчих юм чинь.
За энийг бодоо гаргачих та. Өөртөө бодоо гаргачих. Бид орж. Авахч нь бодож үзье. Хоёрын дэмэн дөрөв хуваалт нь үүсгэн дөрөв ихний тавьсан л ба тийм ээ. Астах нь нэгдээ нэмэх нь 2 хуваалт нь үүсгэн 2. Энэ 6 12. 12-аас хасах нь 3 юм. 9 жол. За энэ 9 жол гэсэн хариу гаргаж байна уу? Зүржүү багшаас асуу. Зүржүү багшаас асуу. Аманах байна уу? Байна уу? 9 жол гарсан уу? Тэр тоог нь дахиад нараад та. Гараг нь өгөгдсөн биз дээ. Энэ эп хүчний ажлыг олгосон. Энэ графикийг ашиглаж байна. Тийм. Болтой. Богш презентигээ болцсон байна. Ширээ та болчих. Ширээ өөлөччихөө. За. Багш нь. Ашиг. Сая би нэг юм дарсан. Тэгээ боловцсон юм л да. За одоо л харагдаж байна. Тийм нэг сэн гэж. Ის гарч байна тийм ээ. Одоо ийм хүмүүс алдаж болохгүй шүү дээ. Одоо та нараас бүх даалгаврыг алдаагүй цэгцтэй зөв хийж сурахт хичээ. Андаа тэгээд байнга хийгээд хурд сайжна. За. Тэгээд яшин зомроод асуудалгүй юм шийдвэр болчихно. Яг өөрөөр хэлбэл юм хийгээд дуусна 100 минут нь дуусна яг таа. 150 кг-аас таачаад 1 минут 12 м өндөр шахаж гаргах юм. Бол бүтгэр 500 ватт чадал зарцуулсан бол бүтгэрийн ажлын процесс болно. Арас. Зорилттой ажил нь юу вэ? Ашигтай ажил нь. Facebook ажил. Би өндөр зорж гарч байгаа ш тийм ээ. Тэгэхээр MGH хүндүшний эсрэг хийж хүндэс ааш унтах хэрэгтэй. Бүх ажлын бүтгэр хийж байгаа ажлын чадлыг өвчин хугацаа эзэд. Эндээс ашиглалын процентыг яаж олдог гэлээ? Зорилтод буюу ашигтай ажлыгаа бүтгэрийн хийсэн бүх ажил хуваагаар тооцох юм чинь тийм ээ. За бодч. 150-ыг үүсгэн 10 үүсгэн 12. Баахан. 500 үүсгэн 60 минут 60 секунд. За энэ хооч. Тэгвэл 0.6. Тэг 16. Тэг 16 бо 60% юм уу? Тийм. 60% ашиглах процент бол энэ бас өндөр биш тийм ээ. Энд дандаа гранит зэрэг хаагаар өгсөн юм тийм. За хоёрдоо нэг юм ба. Чадал гэж юу л өгөхөө Хийсэн ажлыг хугацаагаар нэг хугацаанд хийсэн ажил. Тийм ээ. Ажил хийх нь FS юм бол энэ шүү дээ. Явсан замын хугацаанд очоод юу болох вэ? хурд. Энэ хүчний чадал. Эндээс л хүч өгч. Тэгвэл хүч нь юу болох вэ? Чадлыг хоохон. Хүчний чадал гэж хүчийг үүсгэх хурд баг. За. Ito. 1.6 багш. 9 км/цаг см секунд. Тэг 2.5 юм уу? 2.5. 2.5 тийм. 2.5. Тэгэхээр хариу нь хэд орж байгаа? 1.6.
1.6. Кил юм уу? Тий. 16 кил юм уу? Зэро хаа. За үндсэндээ бол бид нар хараа ийм зүйлийг үзлээ. За механик хүчний механик ажил тийм ээ. E тэнцүү F космос альфа. За ямар нэгэн бид хүчээр өөрчлөлт шилжүүлжлэл дээр ажил хийх гэсэн үг. Энэ ажлын саваас шилжих болон хүчээр хооронд өнцгөөс хамаарна гэсэн. Ийм зүйлийг энийг маш сайн ойлгож аваа. Эс гэдэг нь яг үндээс энэ ажлыг яг ингээс энэ бац шилжилт болох шилжилт зам болох юм шиг тийм ээ. Юу чадах гэсэн. Нэг чухсан хийж байгаа ажил гэсэн тийм ээ. Нэг чухсан хийж байгаа ажлыг чадах. Бас хүчний чадлага. Хүчний чадлын юу вэ? Чиг хүчин. Бас ашиглуулын процент байгаа. Ашиглуулын процент гэдэг маань тэнцүү зорилттой ажил буюу ашигтай ажлыг хийсэн бүх ажил байгаа процент тооцоо гэдэг. Процент тооцоо гэж байна. Тэгвэл энэ дөрвийг ойлгоо. Юу гэж хэлж байгаа юм бэ? Нэг чинь S-ний альфа ямар байна? P-ний энэ зүйлийг ойлгох. Энэ нэг л одоо энэ бас хүч шилжилт буюу зам хоёрын хамгаалалгаар бүрдсэн бол талбай ажилтгаа гэсэн тийм ээ. Ийм зүйлүүд үзлээ. Бацгаж авлаа л гэсэн. Энэ таанд 8 дугаараас эхлээд ажил чадлыг үздэг. Ажлын хүч. За, нэгийн хариу найлуу. D. Нэгийн дээр гэж. Нэгийн дээр. Нэгийн дээр. Ажил. Хоёр нь. A. Хоёр яа. Нэг. Гурван. B. B. Гурван B. Зан B тайлбарч. Хоёр галбир жишээ. Ондоо маш их чамаа хэмжээс нэг галын хэмжээс маш их дээр зэв байгаа. N1 мастай, N2 мастай. Ийм хоёр биеийн хооронд хацлын хүч юм. Энэ хүч энэ биеийн массыг үүсгэж шууд. Масс нь хэдий ч нэрхэн хацлын хүч нь үүсгээс тах. Хоорондын зайн сайж хамаасан. Хоорондын зайн капратаас уух. Хооронд зайн эсвэл харилцан үйлчлэгчийн капрат дахин багаснаа гэсэн. Ойртуулаад байвал харилцан үйлчлэгчийн капрат дахин ихсдэг гэсэн. Тэгээд энэ хуулиа нэгтгэх гэх юм бол B тэнцүү N2 E. Тэгээд энэ тооцоолол процентын бүх хэцэн тацлын олцсон гэдэг чинь тогтмол гэдэг чинь. Ийм ба. За энэ хуулийг бол Ньютон. Ньютон гэдэг хүн. Энэ баталсан. За дөрөс хадгал даалгаврыг гүйцэтгэхдээ дараах зургийг хийх юм аа. Санаа альва бис мастай бисэн тацлын хүчийг гаргасан гэж бод хүний хэмжээг татварын картасан багтдаг дээр нэмэг баян хоёр мастай би хоорн баг цаг гэж шүү. Хоёр би хоорн цаг гэж. Энэ 5 тохиолдол байгаа юм тийм ээ. 5 тохиолдол. За тэгээд 4 5 үш. Шинэгүй. За аль тохиол гартацч хамгийн байх бай. Тавтны гартацын хүчний хэмжээ ижил байгаа тохиолдлыг заана гэж. За тэгээд бүдрэ хүчтэд болчих. Нэгтгэх нь аль вэ? Гамма N квадрат R квадрат ингэж бичиж болох нэрийг. Хоёр нь гамма 2 N квадрат хуваах нь R квадрат ингэж бичиж болох. Энэ хоёр масс үүсч байгаа шүү. Гурван энэ хоёрын үржиж болох. 4. Гамма 4 N квадрат 2 R-ийн квадрат гэсэн. Нэг квадрат чинь 4 R квадрат. квадрат буюу гамма
M квадрат L квадрат болчихно юм байна. За 4 нь M-ийг M-ээр үжилэхээр M квадрат уу. M квадрат хуваалцсан 2R-ийн квадрат хэлээ. 4R квадрат. 5 нь гамма M-ийг 2R-ээр 3M квадратыг 2M квадрат хуваах нь 4R квадрат. хуваагдаад за дөрөвт асуулт нь юу вэ? Хамгийн их хүчтэй. Алло. Тэгшээ тэр 5 дээр огшоо гамма m квадратыг хуваах нь 2r квадрат. Энэ 2 байгаа тийм багш нь 2 орчихсон шүү дээ. За сайн байна. За хамгийн их хүч нь аль вэ? Хоёр дахь нь 2 нь байгаа. Одоо 2-оо дуугарч байна шүү дээ. Ийм даалгаврыг найдвартай гэдэг нь бүх тохиолдолд нь олцол зүгээр байна. Ижил хүчнүүд нь аль вэ? 1 3. 1 3. Хамгийн бага нь 4. 4. 1 3 гэсэн хариу байлаа. Тийм. За дараач юм. Араа стил шалгалаар ингээд томьёо шууд ингээд өгөгдсөн байх байна. Гэхдээ бас. Тэр шууд энэгээ хэрэгжсэн л гэсэн. За тусварын массыг 4 дахин багасгахаар харилцан өөрчлөлт ихсгүй багасах уу? Багасна. Хэд дахин багасгах? 4 16 дахин. 16 дахин багасна шүү дээ. Массыг өвдрөөс хамаарч тийм ээ. Аха. За тэгээд хоорондын цаг 2 дахин ихсгцэн. Харилцан өөрчлөлт багасах уу, ихсэх үү? Багасна. Хэд дахин? 4. 4 дахин. Аль хариу? 64. И персоналар нь өв очиж байгаа. Дэлхийн массыг бол нэ. За нэг сонирхолтой болох. За нарны температур хэд байдгийг? Аппетит. Нарны гадаргын температур лавар гэдэг нэг нөхөр шинэ үеийн лавар гэдэг нөхөр ч нөгөө наран дээр очиод нарны температур хэмжигдсэн шүү дээ тийм ээ. Тэгээд аюул толсон шүү дээ мэдхөр хамаа. Биднээс нарны температур очиж юм нэ. Шинэ очино үйл явна гэх. аа Тэгээд лавар шиг байгаа аюул толсон шүү дээ. Мэдхөр хараад. Alors нарны массыг хэмжсэн юм. Сайхан самбуу хэмжсэн ш. Мэдхүү наран тоол дээр. Мэдхүү таамаг. Ийм мэдтгүү. Тэг яаж одоо 12 яг шиг өгч байгаа юм бэ? За ингэнэх хоо. За хүндөөч гэж юу өгдөө. Нас. Хүндөөч. дэлхийд татагдах хүчин болоо. Дэлхийн гадарга орчимд байгаа би юм дэлхийд таталцж байгаа учраас хүндөөч гэдэг чинь. Хүндөөшийн томьёо юу вэ? mg. Хүндөөшийн томьёо чи mg шүү дээ. Тэгвэл дэлхийд таталцж байгаа орчимын томьёо юу вэ? Гамма l квадрат мөн үү? Тий. Энэ нэр тэнцвэртэй. Энэ тухайн бие хүндөөч. Хүндөөш нэмээ. Хүндөөч гэж юм бэ? Дэлхийн гадарга орчинд байгаа биеийн дэлхийд таталцж байгаа учраас. Бидний сайн ярьсан бүлэг чи энэ хоёр энэ тэгштэл илэрхийлж шít. Утгыг ойлгож байна уу? Багшаа мэдсэн тэгштэлийн утгыг. За эндээс сарны массыг хэмжээ. m тэнцүү хэдөө. Гэхдээ дэлхийн масс хэдөө. Эндээс энэ тухайн биеийн масс хураачих юм шít. Чи r квадрат хуваах гамма ах. Дэлхийн массыг ингэж энэ бол ойролцоотолоор хэмжиж олсон. Дэлхийн хараацыг ямар нэгэн туршилтаар хэмжиж болно. Өндөөшний урдлыг туршилтаар хэмжиж олчих болно. За энэ гаммаг бол бас туршилтаар хэмжиж олсон. Тэгэхээр энэ туршилтын үр дүнгуудыг ашиглаад энэ бодлогыг ингээ бодчих юм бол дэлхийн масс гэж байна. Тиймээс
ямар нэгэн хүн энэ дэлхийн массыг нэг жинлүүдэд тавьж хэмжинэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Боломжгүй зүйл тийм ээ. Тэгэхээр сайхан самбууд дэлхийн массыг хэмжээгээр ярьж болохгүй нь шүү дээ над чиг. Альсан уу? Яарс ингэж олдог байх юм шиг харах юм бол. Оо багш. Уруу юм боо. За тэгэхээр дэлхийн массаа олоо юм. Бодож үзье. M тэнцүү энэ юм байна тийм ээ. G R квадрат хуваatan гамма. За G чинь 9.8 байсан уу? Тэгээ. 9.8 байна тий. За тэгээ өөрчлөлт нь 6064-ийн квадрат өөрчлөлт нь 15 зэрэгтийн квадрат гэж. Энийг ойлгож байна уу? Вахан гартас метр 667-г өөрчлөлт нь 10-ын хасах 11 зэрэг. За ингээ болохоор ойролцоогоор ийм тав байна шүү. 6-г өөрчлөлт нь 10-ын 24 зэрэг килограмм гардаг. Килограмм. Энэ маш их тав юм шиг. За энэ та үйлчлэн та нар өөрсдөө бодоод үзээрэй. Тэгэхээр ерөөсөө хамгийн гол пиц нэрсээ өндөрч гэж юм дээ. Өндөрч нь явж эмж гэдэг нэ. Эмж. Өндөрч гэдэг нь дэлхийн гадарх орчинд байгаа ийм дэлхийд татсаж байгаа очих. Тэгээд энерги тэнцвэрж байгаа болчих. Бас хамаагүй. Тэгээд хариу гарах юм. Дэлхийн массыг тогтоож аваарай. 360-24 кг байна. Саашаа редсийн метрээр утсан тий. Энэ метрээр метр. За сар дэлхий хоёрын хоорондын зайг олж шүү. Тийм ээ. Тэ. За тэгэхээр за 8 дахь нь 8 дахь. Хэн хийдөө? 27.3 хоног юм. 3 хоног гэж энийг өөрт нь 24 цаг ингээд бичиж болох багш нь. За дэлхийг зураг бүгдээрээ. Дэлхийг. За дэлхийг сар тойрч байгаа шүү дээ. Сар тойрч байгаа. Харин ингээд нэг юм хоёрыг юм ордог дэлхийг тойрч ирнэ. Тэгэхээр сар дэлхийг татагна мөн үү? Татагч юм чинь ингээд дэлхийр унчих ёстой шүү дээ. Тэг яагаад унчихгүй байгаад ингээд тойроод байгаа. Бас өөдөөс нь. Бас ингэ цаашаа буух оочгүй. Тасарч явах гад бас нэг хүчүүлж байгаа зү. Өөрөөс нь. Тэр хүчин юу вэ? Тойргоор ирэх хөдөлгөөн. За ийм сартаа хайцсангууд тооллын системд өөрт нь инерц зүйж үүснэ. Инерц тэр хүчин төөс тавьж байна. Ер нь нэг агуулны гариг тойрог ирүүлжүүлээсэл ийм л нөхцөлийг бичнэ гэсэн. Энэ татж байгаа хүчин нь болохоор гамма н R квадрат шүү дээ. Төөс тогшин тэмээ юу вэ? N V квадрат хуваatan R. Сарны масс багтчих. Масс багтчих. За тэгээд шогмон хурд гэдэг чинь өнцөг хурдыг өөрчлөлт нь R. Энэ бол энэ нэг сар гэдэг дагуул дэлхий гэдэг гариг тойрч ирж байгаа тийм ээ. Ямар нэгэн дагуул нь тухайн гаригаар тойрч ирж байгаа тохиолдолд энхий пиц нэрсэн юм. Тухайн дагуул нь гаригтайгаа таталцсан. Гаригтаа татагдмал гэсэн юм уу? Тэгээд энэ дагуул чинь нөгөө тойргоор ирж байгаа. Тойргоор ирж байгаа л өөрт нь инерцийг үүсэж байгаа. Инерцийг. Тэгээд энэ хоёр хүч тэнцвэртэй байвал энэ дагуул нь тогтвортойгоор энэ гаригийг тойрж ирдэг гэсэн. Бас пиццэн ерөнхийдөө тавчхандаа бид ингээ ойлгож болно. Тэгээ шогмон хурдыг эргэлтийн арга тусаар нөхжүүлэх юм бол арга сүлжээ хоорондын зайштай тийм ээ. Хөгжүүлэх юм бол
Онцөг хурдыг эргэлтийн арга зам гэсэн шуумууд гарч тойрж садлыг тойрж хөдөлж байгаа хурд гэсэн. Уг нагаар. Зүг. За тэгээд гамма за энэ эрүүд нурагч. Тэгээд омега квадрат квадрат болчих. За тэгээд дэлхийн хувьд хараа энийг харж байгаа. Тэгэхээр тухайн гаригийн массыг гравитацийн давхар өгжүүгээр тухайн гаригийн хөндөй хүчний хурдлагыг тухайн гаригийн арга засгийн квадратаар өгдөлтөд тэнцүү. Өөрөлд энэ хоёрын үржирийг энэгээр дандаа орсуулж болсноо л гэсэн үг. За тэгээд энэ өнцөг хурд буюу тойрон татварч тийм энэ болохоор 2 пих хуваах тийм шүү. Тэгвэл нэг хэвэт маань 27.3 хоног нэг. За эндээс та нараа эриг бол. Ингэж бодох хэрэгтэй. За тоон үйлдэлийг үлдээл шүү. За тоон үйлдэлийг үлдээл. За тэгээд наа чин 384,000 км гэсэн байгаа юм да. 380-тэй л байдаг. Энэ цээр байх баг. Та шалгаад үзээрэй зав гэдэг. 380 орчим км. Энэ сарны массыг олох. За энийг яаж олох вэ? Юулээ гравитацийн давтамжийг тухайн гаригийн массаар өргөжүүлж нийтэд тэнцвэ. Чи квадратаар тэнцвэ үстэй. Тэгээ эндээс сарны масс юу болох вэ? Чи квадрат варкын гамма. За ингээд сарны массыг олж шүү. За. Чи болохоор ингээд энэ чинь 1.6 байдаг. 6 дахин баг. Тэгээд энэ чинь 17-гийн квадрат өөрчлөлт нь 10 зэрэг болчихно. Вахан 667 өөрчлөлт нь 10-ын хас 11 зэрэг ингэж бодно шүү. За тоо үлдээ өөрчлөлт. Тэгээд нэг яа хариу нь юу гэнэ? Хариу Ганаач багш нь бодож гаргаж ирсэн. Хариуг нь мартчих. Энэ бодож шалгаж гаргаж ирсэн шүү. Яа хаа. Багш нь хариуг нөлөөлж ихэд та нар энийг өөрсдөө бодоод чинь болдгоор бүлэг тийм ээ 7-гийн юм уу? юу вэ гэж. Акс хариу байх. Хайрыг дүү шалхад амархан шүү дээ. Өөхөө би үүнд байна. Эвэна. Ашхалхай. За 1.6. 1.6 бүрч нь 17-гийн квадрат бол. Вакуум 667. За 7-тай хариу гарах юм шиг. Тийм ээ. 69 гэж. Энэ уу бодлоо. А 69 аа. За 7 хүрч нь 11 зэрэг гэж. За энд 12 зэрэг. 12 зэрэг энэ дэшээ гарахаар идөө. 10 болоод 24 зэрэг болох юм шиг. Үүнд яг алдчихв. Юу яаж 23 болоод байгаа? 11 дэшээ гараад 21 болно үстэй. Тэ. Тэгээд энэ 10-ын цэнгэлээр 10 20 болох юм шиг үү? Бэж би уушлаа багш энэ хоёр зэргийг бодсон байна. Тийм ээ 22 зэрэг.
Тийм ээ. Тэгэхээр А12 гарч байгаа. 22 зэрэг. Багш нь тэр 17-гийн 2 зэрэг ариухан зэрэг рүү оруулаа бодоод биш. Тэгэхээр яг ингэж гарах шүү. Яаж энэ нөхөр ингэчихэж байгаа. Сая бид нэр 69 чинь 7 чинь 11 зэрэг штэ. Тийм ээ. Үүсгэл энд 10 зэрэг байгаа. 10 зэрэг. Үүсгэл энэ хасах 11 зэрэг дэш харах энэ 11 зэрэг болчих. Тэгэхээр 22 гарчиж байгаа. Сар дэлхийн хоёрын хооронд таталцах хүч болно. Одоо бүх юм өгөгдсөн шүү. Яаж болох вэ? 10 дахь нь одоо сар дэлхийн хооронд масаар үржүүлээд тэгээд хоорондох зайн квадрат наваад 667 үржлэх нь 10-ын хасах 11 зэрэг 7 үржлэх нь 10 хэдэн дэвлээ 22 үржлэх нь 6 үржлэх нь дэлхийн масс илүү 24 үржлээ. Нөгөөх нь 384 мянган километр. За ингэж 6 үржлэх нь за энэ хоёрын үржил 40 илүү 42 42 үржлэх нь 10-ын хэдэн зэрэг 46 зэрэг. тий 384-ийн квадрат үржлэх нь 10-ийн 9 зэргийн квадрат чинь ийм болчих. Ингээд бичих болох уу? болно. Энд чинь 10-ын 3 зэрэг шүү дээ. За тэгэхээр одоо бодчихлоо та нар машинаар. Одоо ингээд стандарт хэлж байгаа бодвол их амархан шүү. За. Яаж бичих вэ? За 42-ийг хуваадах нь 42-ыг хуваадах нь 384-ийн квадрат тийм ээ. За нэг 14.7 юм уу? Мөн үү? 14.7 үүсгэх нь 10 хэдэн зэрэг 18. Сар хэдэн 16 юм уу? Мөн үү? Тийм байна. За ийм хариу байгаа юм уу? Шордоо юугаар хөгжүүлнэ сте. Тэгээд 667. Тийш. Тест мороо. 667 тийм ээ. 667 үржих нь 10-ын хас 11. За бодъё. За энийг үржих нь 667. Би хуваацсан уу? Таашаа 2008 Үлдсэн байгаа юм шүү. таашаа буруу ч дахиад хэлсэн чи. Юуг нь буурч? Тэр 14.7 гэдэг. 10 4.7 гэдгээ та бүр 200 гэсэн сая. За ингээ 667 үржих нь 42 байгаа тий. 42 хуваах нь 384-ийн квадрат гэжтэй. Зүү. Тэгэхээр зүгээр 14.7-оор 667 хөгжүүлэх юм. За 14.7-оор 667 үржүүлчих тийм ээ. Тий. Аваад 10 гараад байгаа юм шиг. 10 хэдэн зэрэг. 24 зэрэг юм уу? Ариустай таагч нь тэр нь зөв юм байна да. Одоо та үлдээ өөрөөсөө шалгачдаг уу? За. За одоо багш нь энэ 11-ийг энэ сайн тайлбарлаж өгье заяа.
11 дээр их алддаг шүү. 11-ийн тооцоо хийгээд сурчих хэрэгтэй. За. Нэгэн төрлийн ижил хоёр цул бөмбөрцөг шүргэлцэн хоорондоо хүчээр таталцсан гэж байна. Бөмбөрцгүүдийн нэгт ба шүргэлцэн байдлыг өөрчлөхгүйгээр тус бүрийн массыг n дахин ихсгүүл гравитацийн эслийн хүч хэд дахин ихсгэж. За. Бүгд ойлгосноо. Та нар юу ач? Би нөгөө нэг good school дээр чинь энэ аавруу чинь шеэрлсэн байгаа шүү дээ. Тэ? Тэрэн дээрээс энийг харчих заяа. Багшаа шууд дэлгэцээ салиад таг. Нэг дэлхийн ижил хоёр цул бөмбөрцөг шүргэлцэн хоорондоо их хүчээр таталцмаа. Бөмбөрцгүүдийн нэгт. За. Энэ чинь үсэн. Хэд бодлоо 11 байлоо. Тий. Энэ бөмбөрцөг. За энэ нэг араад теста роныг нэгттэй гэж үзсэн. Нөгөөх нь арай жоо том байна гэж үздэг. Араад бас нь 2 2 нэгтнээ гэж үзсэн. Тэ? За энэ тацлын хүч нь F-с. Тусгарын массыг n-ээр нэмэгдчихдэг гэсэн үг. Хамрын систем. Нэ? Нэг ороныг олчих шүү дээ. Энэ бас хамрын 10-ны болохыг. Ороод R2 нэгтэн хэвээр авах. Тэгээ шүргэлцсэн зүгүүд нь өөрчлөгдөж байна. Тэгээд энэ F хүчийг олох юм уу? F биш тэр хүчийг. За тэгэхээр бүгд F хүчээ бичээ. F хүчээ бичээ. За. F хүч чинь гамма M1 M2 юу болох вэ? M1 дээр нэмэх нь M2-ын квадрат болох. Квадрат. За энд та нар энийг анхаарч байгаа. За масс чинь нэгтэйг өөрчлөн эзлэх юм шүү дээ. Энэ мөн бөмбөрцгийн эслийн бөмбөрц. Тийм ээ? Массыг нэгтэйг нь эзлэх юм шиг масс. За тэгэхээр энд ийм болчихж байгаа. За энэ масс нь M1, энэний масс M1 байсан, энэний масс M2 байсан, энэний масс нь N дахин ихсэж байгаа. Тэгээд том M1 болсон. Энэний масс яасан? Масс N дахин ихсээд том M2 болсон байна. За тэгвэл ингэчихэж байгаа. Энд дээр нэг юм бичиж багш нь M1 тэнцүү ороо 1 P куб M1-ийн куб зэрэг. Тэгвэл M1 тэнцүү ороо 1 P куб-ын 3 өөрчлөлт нь M1-ийн куб. Эндээс M1 чинь юу болох вэ гэдэг. Том M1 нь жижиг M1-ээс ямар өөрчлөлттэй гарч ирэх юм? Ийм хамаалал гарч ирэх үү? Тийм байна. Тийм үү. За тэгвэл одоо энд харъя бүгдээрээ. Одоо бид нар F биштрихийг ингэж бичиж болно. F биштрих нь одоо энэ хоёрын таталцж байгаа хүчтэй энэ хоёрын таталцж байгаа хүч. Гамма N квадрат N1 M2 квадрат E1 нэмэх R2-ын квадрат ингэ бичиж болох уу? Энэ шууд эндээ олж бичиж байна.
Энэ нэрийн хоорондын зай чинь 10 тустай нийлбэг биш тийм ээ. Тэгэхээр эндээс ийм болчихж байгаа. Гамма энэ квадратыг ойлгож байна уу? Ойлгож байна. За энийг ойлгож байна. Энэ R1 он энийг ололцсон байна. Энийг ололцсон. Тэгээд R2-ийн хооронд R2 тэмцөө N-ийн 3-ын зэрэг үүшний R2 гэсэн энийг бас ололцож байгаа. Эндээс юу болох вэ? Эндээс энэ юу? Эдгээр чинь юу? Эдтос. Эний 2 зэрэг 3-ын 2-ын тухайх идэх 3-ын идэх. Гурны 4 гэсэн шүү. Тэгэхээр ийм хамаалах чинь яг энэ 3-ын 4 зэрэг дахин гисэн гэсэн байна. Энэ дээр араа энийг тооцсон. Масс нь n дахин хэсгээр чомон хэмжээнд ийм дахин хийснээс энэ хамаарлыг тооцохгүйгээр хялтдаг байна. Энэ баалт гэсэн. Энэ жалтдаг. Гайл хариу нь 3-4-гээр C хариу гарах юм шиг. C. За одоо бүгдээр нэг сансрын ийм дагуул гариг ирсэн хөдөлгөөний тухай яг энэ рүү орж ин Кеплерийн хуулиуд руу орж байгаа. Орчин Кеплерийн хуулиуд ихний эдний тавшин явчихна. Сүүл рүүгээ ингэ тооцоол дээр яг тэр сүүлийн 3-4 тооцоолол болж байгаа харахаар. За энэ дээр хоорондоо ээлжид барилах энэ баяр мастер бийсийн гравитацийн харилцан үйлчлэлийн процесс энерги гэж илэрхийлж байна. Барилсуудын хоорондын тийм ээ харилцан үйлчлэлийн процесс энерги шин таталцж байгаа хүчний процесс энерги. Тийм болохоор сөргөөлт юм. Нэг баригаас нэг химийн дагуулын сансрын хөлөг салж явах нь тэрний таталж хүчнийхэн эсрэг ажиллах ёстой. Тийм болохоор процесс энерги тэр ажлынхын эсрэг орчоо сөргөөлт. За тэгээд эхнийх нь бол эхний өгүүлбэр зөвхөн мэдээллийн шипи өгсөн даалгавар шүү тийм ээ. За талтай адил талт гурван оройнууд дээр айлж зүү ижил маста 3 бэс тогтох системийн гравитацийн харилцан үйлчлэлийн процесс энерги тодорхойлно. Ашиг 12. Гурван процесс энерги тодорхойлно шүү дээ. За тэгэхээр зөв гурван арай. Гурван нэрийн юу өгсөн үү гэдэг. Массууд нь тийм ээ. За энийга хурцны зөв хурцны. Наад дээр чинь адил талт гэсэн байгаа үстэй. Бүх тал нь ижил гэсэн үг шүү. Адил хажуут гэвэл бас ондоо тийм ээ. Тийм ээ. Адил талт адил хажуут гэвэл бас жоо ялгаатай байгаа шүү дээ. За тэгэхээр нэгийг олъё. За энэ дээр нэг ийм юм байгаа шүү. Энийг бид нар хэлж. За O 1 2 чинь сөрөг гамма M1 M2 хоорондын зайн квадрат юм байна. За тэгэхээр O 1 2-ын хооронд харилцан үйлчлүүлэх гэсэн. Гамма M квадрат A квадрат нэг жижиг болох уу? O 1 3 2 харилцан үйлчлэл.
Бас гамма, м квадрат, а квадрат. За тэгвэл зөвхөн энэ нэгдүгээр бий үүсэх харилцан үүсэх потенциал энерги U1 ньютон гэсэн. Хасах гамма 2 м квадрат хуваах нь а квадрат болчих жоох. Энд хэдэн бий яваа? Гур багш. Энэний харилцан энэтэй харилцуулах энерги нэг. Тэр аль хариу байж болох вэ? Бүгдээ. Зөвхөн нэг биеийн харилцан үүсэх процесс нэр нэг байгаа шүү дээ. Чин даалгаврыг л 12 үлээ. За ийм болж байгаа. Ингэж бас. Энийг тайлбарлаж байна. За нэг биеийн нөгөө хоёр биетэй харилцан үүсэлт авч байгаа энерги нь энэ. За нэг уран байгаа, уулын үржүүлэн. Харилцан үйлчлэл нь болохоор нэг харилцан үйлчлэл хоёр бие орж байгаа шүү. Тэгэхээр энерги нь хоёр удаа татсаад байгаа байхгүй. Гурван бие яваачаас гураар үржүүлнэ. Тийм ээ? Нэг харилцан үйлчлэлийн энергид хоёр бие орж байгаа харилцан үйлчлэлийн энерги нь давтсаж байгаа байхгүй. Тэгэхээр хоёр тоо огчж байгаа. Тэгэхээр аль хараа байхгүй. Асийн. Цаар ингэж байгаа ш. Хоорны цаг хоёр дахин хэсгээр тацлахын үрж яах вэ? Өөртөөхөн багсна. Яарсан багсна тийм ээ. Тэгэхээр энэ өгсөн гэсэн хариунд би хэзээ ч дуурж болохгүй шүү дээ. Олдож байгаа юм чинь. За. За энэ өгүүлбэрийг ойлгосон 14-ийг. Харин хэд авах вэ? За миний хороол нь 24-өөс авах гэдэг шиг байна. За ингээх урд нь 200 км чинь дэлхийн арга тустай харьцуулбал тэр үү? Арга тус их үү бага уу? Арга тус хоёр дахин бага уу гэсэн. Тэ? Чи юм бага. Одоо ингэ дэлхий байгаа. Тийм ээ? Дэлхий байгаа. Дэлхийн гадар дээр байгаа бие яг уу? Дэлхийд 54 метр чаддаг гэсэн. Энэ нь болохоор mg буюу гамма m r квадрат шүү дээ. Тийм ээ? Дараа ийм зэт очив. 1.5 r зэт очиж ш дараа. Тийм үстэй. Нөгөө бие маань энд яваад байгаа байхгүй. Дэлхийн гадар дээрээс. 3200 км чи ардс хагас шүү дээ. Дэлхийн төвөөс 1.5 r зэт гэсэн. Дэлхийн ардсыг эргэлчих юм байна. За тэгвэл энэ татчих байгаа дэлхийд татчих чи эгчж байгаа. За тэр нь хараа гамма m за 1.5 квадрат чинь 4.9 r квадрат болчих жоох. Энэ хэдий? Энэ хэдий хөлтэй? mg чинь хэд гэсэн? 54-ийн 54-ийг хуваах нь 9 өршөлтөн 4 баг. 54 9 тухаар хэдий? 624. 6-4 үржүүлээд 24. Мөн үү? Дээр. Ерөөсөө зайн өөрчлөгдөж байгаа шүү. Зайн 1.5 дахин ихсэн. 1.5 квадрат чинь 4.9. Тийм үстэй. Тэгвэл харилцан өөрчлөлт нь 4.9 дахин багасах ёстой байхгүй. Тэгэл 54-гоо 4.9-д тооцож байгаа. 9-д тоогоор 4 үржүүлнэ гэсэн үг шүү. Тэгэхээр шууд 24 гээл ерөөсөө нэг 10 секунд яг юм мэдгүй шууд бодох боломжтой.
Тийм бол яг иймэрхүү маягаар энийг бодож сууш. Тэгэхээр нэг сарын дараа ч юм уу тэгээд дахиад нэг хийж үзсэн юм шүү дээ. За Кеплерийн 3 үйл гэдэг. Кеплерийн 3 үйл гэдэг. За 3 үйлийг нэгдэр хуулны Эльц гэж ямар дүрсэдгийг мэдэх үү? Тэр нэг энэ дүрслэнд. Аа. Ben харагдаж байгаа дүрслэл. Эльц гэдэг дүрсийг тайлбарлаж байна. За бүгд ийм ширэн дээр ийм хоёр хатаас зооч заяа. Хоёр хатаас зооч. Энд ингээд нэг юм утас сууч юм байна. Утас. Энд нэг харандаа байрлал энэ харандаага ингээд утсанд тэглэл утсаа ингээд татаад ингээд тэмдэглэж зурчих. Түр ийм дүрс. Энэ үс чиг дүрсийг Эльц гэдэг. Харандаага энэ утсан дотроо тэглэл утсаа чангалаад харандаагаар ингээд хүрээ зурчих. Тунгуудын дүрс энэ дүрсийг Эльц гэдэг. Энэ хоёрыг нь фокус гэдэг. Фокус. Нэг хоёр фокус гэж. Тэгээд нарыг гарыг тойрж ирдэг. Тойрж ирэхдээ Эльц хэлбэртэй орбитер трактор тойрж ирдэг. Тэгээд Эльцийн фокусын нэг цэг дээр нар байдаг. Энийг Кеплерийн нэгдэр хуул. Нэгдэр хуул. Энэ. Одоо саяхан Эльцийг ойлгосноо. F1 F2 гэсэн юм хоёр фокус ахын ч тийм ээ. Энэ фокусын аль нэг дээр нар байдаг. Тэгээд нарыг тойрж ирж байгаа гариг нь ийм Эльц хэлбэртэй трактор тойрж ирдэг байна. Одоо Эльц гэдэг дүрсээ ойлгосон тийм ээ. Тог дүрсэн дэлхийн нарыг тойрон Эльц трактороор иргэнэ. Дэлхийн тракторын дагуу А цэгээс Б цэг таны төрөв. За энийг Кеплер нэгдэр. Кеплерийн 2 дугаар хууль гэдэг нь хараа. Нарыг тойрч гаригийн тийм ээ нэг ч хугацаанд зурж байгаа талбай хоорондоо ижлэдэг. Одоо ингээд энэ нар байна шүү дээ тийм ээ нарыг нэг юм гариг хийчихсэн. Нэ одоо тракторын дөрвөн цэг дээр дөрвөн хурдтай тойрж ирж байгаа шүү дээ. Энэ дөрвөн тракторын ардас вектор. Энэ ардас векторуудын тийм ээ энэ дөрвөн ардас вектор байна. Ардас вектор гэдэг ойлгож байна уу? Мэдэх үү? Олсын инхээс тухайн бие хүрт татсан цаг. Энэ ардас векторуудын ижил хугацаанд зурх энэ талбайнууд нь хоорондоо ямар байдаг вэ? Тэнцвэр энэ талбайнууд хоорондоо тэнцвэр. Нэг Кеплерийн 2 дугаар хууль. 2 дугаар хуулийг багш нар гарч ирэхэд тайлбарлаж байгаа. За 2 дугаар хуулийг Кеплер энэ 3 хуулийг энэ хуулиудыг яаж нээсэн гэхээр Кеплерийн багш нь өөрөө тийм туршилтын физикч маш их судлаж одоо нь судлаач юм байна. Насаараа маш их олон дата зурласан. Маш их дата зүйл багтыг сурлууд илрүүлсэн хэрнээ тэр хуулиудаар нэгтгэж тайлбарлаж чадаагүй нас өнгөрсөн гэсэн. Тэгэхээр шавн Кеплер нь тэр судалгаануудын датануудаар нэгтгэж өөрийнхөө хуулийг нээж баталгаад ирсэн гэсэн. Ийм учиртай нэгдсэн хууль гэсэн. Альны талбай их уу? Бүгд хийчихэл. Бүгд хийчихэл. Тэр хоёр доо тийм ээ. Бүгд хийчихэл. За дараа. Альны хурд их уу? V1 их. V1 их. Ойртохоор хурд их байдаг. Энэ талбай гэж ингэж явж болно шүү дээ. Энэ нь E1 охоо занитор. Хаан гарыг агуул нойртор хурд нь ихсдэг гэж ойлгож байна. Тэгвэл V1 их байна. Төвчсөн дэлхийн нарыг тойрон Эльц трактор иргэнэ. Дэлхийн тракторын дагуу А цэгээс Б цэг хугацаанд дараа аль нь болох вэ? А-гаас Б рүү ойртох хурд ихсэх үү? Багасх уу? Багасна. Багасна. Хурд багасч юм чинь кинетик энерги яах вэ? Багасна. За кинетик энерги багасна. Гуравтай хариу сонгох юм шүү. Тийм ээ. Тэгээд цэцлийн хүч нь яах вэ? Багасна.
1 3 5-тай хариу. За, шом урд яхаа. Багс хуус. Багсан. За энд нэг юм байна шүү. Талбай тэнцэг бараар нэг юм гарч ирсэн шүү. Нэг юм аа. За энэ чи дандаа 90 градус байгаа. Тэгээ 90 градус шууд ингээд бичсэн ч болно. Яг тэгэхээр энэ дээр 2, энэ дээр 1 зааштай тийм ээ. Тэгээд энэ хурд нь V1 гэж. Энэ 90 градус. Хамгийн яг хоёр захын зэг дээр. Яа. Нэг шигсэн болж байгаа талбай ийм гэсэн. Бүх энерги багасах уу? Кинет бүх энерги багасахгүй шүү гэдэг. Энерги хадгалагдана. За. Тэгэхээр шомор өнцөг хор. Энэ тэгэхээр ерөөсөө нэг нь болчих жоох. Шугамурд хэрэг шиг байдаг лээ. Шугамурд гэж Шомор гэж нэг хөдөлж байгаа хор энэ хор гэж. Хоёр хөдөлгөөр тойрж ирж байгаа нөгөө нэг ч хугацаанд явсан өнцгөр болж байгаа. Нэг ч хугацаанд ирж байгаа өнцөг. Эсвэл нэг ч хугацаанд явсан зам. Энэгээр нь хурдыг өнцөг баг шом гэж хоёр ангилаад байгаа. Тойр хөдөлгөөр. Тэр аавч. За энэ 18-ыг орхилоо шүү. За энэ Кеплерийн 3 дахь хуулийг тайлбарлаж байгаа шүү. 3 дахь хуулийг. За энэ Кеплерийн зан борооч шүү. За 3 дахь хууль. Таны шүд багш нь илүү хүчлээ. Хууль. Энд чайгаа мөн болж байгаа юм. За Кеплерийн 3 дахь хууль болохоор юм. Нар хэдэн дагуултай? 9. За энэ бид нар 9 гэж байгаа бол 8 дагуултай гэдэг болсон шүү дээ. Дэлхийд дагуулна. 4. Дэлхийд дагуулна. 4. 3 дагуулна шүү дээ. Бас санчир найлуулаа, ангараг найлуулаа, будан найлуулаа. Тэгэхээр ийм хараа нарыг тойрж байгаа хоёр дагуулын хувьд нэг гаригийг тойрж байгаа хоёр дагуулын хувьд шүү дээ, тийм ээ. Үеүүдийнх нь квадратынх нь харьцаа. Тухайн нарыг тойрж тойрдог хугацаанаас шүү дээ. Энэ харьцаа нь тухайн гаригаас нар хүртэл зайн харьцааны кубүүдтэй тэнцвэрдэг. Энэ харьцааны хоорондоо шууд тэнцдэг, шууд барсал хамаадаг гэсэн. Нэг гаригийг тойрж байгаа хоёр дагуулууд энэ харьцаа бэлддэг. Нэг Кеплерийн хууль гэдэг байна. Таны багшаас ойлгосон нэг гаригийг тойрж байгаа хоёр дагуулын хувьд энэ харьцаа бэлддэг. Нэг Кеплерийн 3 дахь хууль гэдэг. Нэг гаригийг тойрж байгаа хоёр дагуулууд биелнэ шүү. За тэгээд энэ нарнаас дэлхий хүртэлх цай 150 сая км ба ангарах хүртэлх цай 228 сая км бол ангарах гариг нарыг тойрох хугацаа дэлхийн жилээр илэрхийлэх гэдэг. Дэлхийн жил хэдий? 365 хоног. За дэлхийн жилийг нэг хичээ. За тэгвэл хоёроо дэлхий хич. Бид нэр Т1-ийг ангарагын дэлхийг нарыг тойрох хугацаа болно. Жилээр болно гэсэн үг шүү дээ. За тэгвэл R2 нь хэд вэ? R1 нь хэд? R2 нь хэд? 150 сая км. Нөгөөх нь R1 нь ангарагаас нар хүрэх цай 228 сая. Эндээс Т1 болоод юу болох вэ? R1 баг
тийм ээ. R2-ийн R2-ийг квадрат. За энэ дээр шууд орлуулчих. 228-ыг хуваах нь 150. Энийг кубыг өөрчлөх нь 1-ийн квадрат. Ингэж олно. За мика хаачаарай. За 228-ыг бүх нэг яг кубзэрчлээ 150. За энийг өөрчлөх нь энийг квадрат гэж. Мөн үү? Өмнөд өөрчлөх нь за би юу ч удаад хайрлах. 228-ыг хуваах нь 150 тийм ээ. За энийг квадрат зэрэг дэвшүүлж. Өөрчлөх нь анчид гарсан байлаа 152 байлаа. 3.5 гэсэн хариу гарч. 3.51 гэсэн юм хариу байгаа юм уу? Ашигын байхгүй. Эндээс квадрат язгуур авах. Харин квадрат язгуур. Тэ? Язгуур авах шүү дээ. Эндээс язгуур. 1.9 юм уу гаргалж. 1.87 тайр ба шүү дээ. Гарч. За та нар ингээр яхаа. Үлдсэн нэг за эдгээр зарим асуулт байгаа. За асуултууд хариунаас хараад учрыг нь ойлгоод авчих. За ихэнх нь. Тэгээд нэг сайн ганц хоёр бодлого байсан. Энд нэг ганц хоёр бодлого байгаа. Кеплер 1 2 дор 2 удаа хуулийг хэрэглэх. За тэгээд сүүлийн нэг юм 4 бодлого байна. Тэг. Эдгэрийг хийгээд дараач хичээл дээр асуух юм бол асуугаарай. За